Хөгжилд миний оролцоо нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хороондоо ажил чичээнгүй гэдгээрээ танигдсан Сонгон хайрхан дүүргийн 11-р хорооны иргэн Сумья Сүрэнгийн гэр бүлийг онцолж байна. Түүний гэр бүл дүүргийнхэн хөгжил дэвшилт гар бие оролцохоос гадна яндангаа буулгаж халаалтаа газ цэлхааныг хослуулан шийдвэрлэжээ. Түүнчлэн хашаандаа 10 орчим нэр төрлийн жимс нарийн ногоо тариалж өрхийнхэн хэрэгцээг хангасан байна. Ногоогоо услах гүний худаг алюминий мод хүлэмжгээд хашаанд нь байгаа зүйлс түүнийг ажил чичээнгүй нэгэн гэдгийг батлан харуулж байлаа. Энэ Японы төхөөрөмжийг тавьсан. Энэ манайхаас ингээд 10 айлд туршилтын журмаар тавьж ирсэн. Усан дорохтой энэ төхөөрөмж ажиллаулаад энэ параж авлаач тий. Тэгээ энэ жижиг өрөөчөнд орох нь алж гал төлөөд их сонирхол бол байхгүй. Төр зэсгээс тогныхоо үнэн дээр жоохон хөнгөлт үзүүлээд байх юм бол одоо тогоор халаахад бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй. За сайн байцгаана уу. Би Сонгон хайрхан дүүргийн 11-р хороонд амьдардаг өндөр настай Сумья Сүрэн гэж хүн байна. Манайх одоо энэ газын халаалтыг тавьсан. Газын халаалт тавиад одоо 5-6 жил болж байна. Энэ бол одоо утааг багасгахад одоо энэ бол чухал хувь нэмэртэй л идэв. Цэвэрхэн дулаахан хурдан хална ямар ч тийм аюул авааргүй эд байгаа энэ ажиллах системийн хувьд бол одоо ерөөсөө энэ гадаа 3 том болонтой 50 бактамстай 3 болонтой тэрийг бол одоо горгазаас ирээд цэнэглээд өчтөг дуудлага хөтөл ирээл хоосон болон авал дүүрэн болоныг өгсраад өгчдөг шалгаад өгчдөг тэгэл тэрийгэ тавиал ээлж ажиллуулцдаг ерөөсөө ганц коноп дараал одоо энэ дотор ялцсан бойлоор энэ газаараа халаадаг. Тэгэл ялцсан бойлоор нь одоо энэ доторх усаа халаагаад тэгээд энэ нам даралттай баарлага шилжээд баарлахаа усыг халаагаад эргүүлдэг. Энэ дотор өөрөө ноцоостой тийм л байгаа юм. Дараа нь манайх одоо газын үн жоохон өндөр байдаг болохоор одоо тогоор халаадаг юм тавьсан энэ жилээс. Шөндөө одоо тогоо тэгэлсэн үед одоо тогоор халаадаг. Энэ бол бас цэвэрхэд дулаахан цэвэрхэн нүүрслээ төлөхгүй утаа гарахгүй. Газыг бол одоо яг халаалт дагнаад хэрглэж үзээг. Тэгэх юм бол газын өндөр гарах нь ойлгомжтой. Одоо яг плетгээ байнга газаар ажиллуулна, газын плетг ажиллуулна. Өглөө ороод газаа тавиал гэрээ нэг халаачаал унтраачаад авахлаа газ бол нэг 100 мянган газаас гараад идэг. Хоолндоо бол байнга газан дээр идэг. Хурдан цэвэрхэн л байдаг. Манайх бол 5 жил гаруй 6 жил болж байна одоо. Энд бол тийм аюул аваар гэдэг осол аваар гэдэг гарах юм бол байхгүй. Яг л одоо эндээ мэдрэгчтэй энэ доороо мэдрэгч гэдэг. Хэрвээ газ алдах юм бол энэ сигнал өгч дуурна. Энэ гадаа болооныхаа энд бас дахиад мэдрэгчтэй. Байнга тогнцолготой тэгэл байж байна. Бас л хий алдах юм бол тэр нь дуурдаг. Манайх одоо нэг ч удаа тийм хий алдаж дуурж ирсэн байхгүй. Энэ Японы төхөөрөмжийг тавьсан. Энэ манайхаас ингээд 10 айлд туршилтын журмаар тавьж ирсэн. Гал төлөөд их сонирхол бол байхгүй. Төр зэсгээс тогныхоо үнэн дээр жоохон хөнгөлт үзүүлээд байх юм бол одоо тогоор халаахад бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Газ ч болно. Энэ газ ингээл одоо газын холоо шугам тавил гэж яриад байсан. Тэгэх юм бол одоо айл өч амар штэ. Бүх юм ашиж. Энэ одоо зүгээр хэрэглээнийхээ усыг хүртэл халаач болно. Хэрэглээнийхээ усыг халааж болно. Энэ систем халуусаар юу чинь плетг нь одоо манайх энэ байна. Тэгэх энэ плетг л газтай холбоцсон байнга гадаа болооноосоо тэгэл хэрэгжилдэг. Газын халаалт бол маш цэвэр. Хурдан хална. Аюул авах юм байхгүй шүү дээ. Усан дорохтой энэ төхөөрөмж ажиллаулаад энэ параж авлаач тий. Тэгээ энэ жижиг өрөөчөнд орох нь алчин. Тэгэл энэ дээр гүний хутагтай учраас энэ бойлороор гэрээс ус нь орж ирээд энэ дээр усна. Тэгээ энийгээ залгаал халаач нь юм. Усандаа орчин энэ бохир нь ингээд шийдсэн үүднээсээ үүдэнтэй шийдсэн.
Одоо аян тогоо угаадаг хараад байсан тийм ээ. Тийм тэр агшин зураар халаадаг. Нөгөө гадаа гүний хаад нөөцөөс хор устаад чинь тэгэл тэндээс усны. Манай энэ гүний одоо 136 метраас гарсан цэвэрс. Энэ газын халалтаар халаахад бол ерөөсөө тийм аюул аваар гэж юм байхгүй. 12 минутанд 10 минутанд л гэр халаач идэж шүү дээ. 50 10-15 минут л гэр алчна. Тэгэл хэрэглээд байхад бол боломж. Үн өртгөл жоохон өндөр болохоос одоо бид нар тэтгэр уул судлахаар тэрэн дээр л байдгийн түнэс үн өртгөх нь боломжийн л төр зэсгээс хөнгөлт үзүүлэх юм бол аль нь ч болно. Гал төлөхгүйгээр тогоор хаалаж болно, газар хаалаж болно.